Та бидний амьдралыг утга учиртай, баяр баясгалантай болгож байдаг чухал эрдэнэ бол хүүхдүүд. Эцэг их болно гэдэг жаргал хэмээх бэлгийг амьдралаас авч угаа гэж зөвөрлөвл тэр жаргалыг хамтдаа мэдрэх, хамгаалах, хайрлах зэрэг хариуцлагыг үүргэх хэрэгтэй болдог. Хүүхэд эрүүл өсөж торнож, эцэг их гэр бүлтэйгээ хамт инээд хөөрөөр дүүрэн амьдран гэдэг энэ хорвоогийн эрхэм жаргал билээ. Та бид бүгдээрээ хүүхэд насыг дайрч өнгөрсөн. Тэгвэл хүүхэд нас гэж юу юм бэ? Бидний хүүхэд байхын хамгийн сайхан дурсамж чухам хэдийнээс эхэлдэг болохыг тодорхойлох хэрэгтэй болно. Улс орон бүр хүүхэд насыг тодорхойлох хязгаар нь харилцан адилгүй байдаг бөгөөд зарим нэг улс оронд 21 нас хүртэлх хүн бүрийг хүүхэд гэж үздэг. Бие махбод өсөж сэтгэл санаа төлөвшөх хугацааг тэгээс 18 нас хүртэл гэж тооцдог. Үүнийг нэгдсэн үндэсний байгууллага хүлээн зөвшөөрч хүүхдийн эрхийн конвенцэд 18 нас хүртэл хүн бүрийг хүүхэд гинэ гэж заасан байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох гэсэн нийт 4 эрхийг эдлэх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд яагаад эрхээ эдлэх, яагаад хамгаалуулах ёстой вэ гэдэг асуултанд бидний бэлтгэсэн зураг нэвтрүүлэг хариулах болно. Аз жаргал гэж юу вэ? Аз жаргал гэдгийг хүүхдүүд бол хамгийн энгийнээр аав ээжтэйгээ байх, ам бүлээрээ байх, тогдож наадах, хүсэж мөрөөдсөн зүйлс нь биелж байхыг л одоо өөрөө би аз жаргалтай хүүхэд гэж хүүхдүүд маань төсөөлдөг. Ер нь хүүхэд хаана аз жаргалтай байдаг юм бэ гэдгийг одоо мэрэгжлийн хүмүүс, хүүхдийн байгууллагын хувьд авч үзэх юм бол хүүхэд гэр бүлдээ л аз жаргалтай байдаг гэж. Гэр бүлд аз жаргалтай байдлыг бий болгох гэдэг асуудлаар их анхаарах хэрэгтэй болдог. Энэ нэгдүгээрт бол аав ээжийн харилцаа, эерэг зөөлөн байх тухай асуудал байдаг. Хоёрдугаарт орон гэр нь тавтай, тухтай энэ байх асуудлыг бас чухалчилж үздэг. За гуравдугаарт хүүхдийн өөрийнх нь одоо хүсэж мөрөөдөж байгаа тэр бүх зүйлсийг одоо сонсдог, тэрийг нь дэмждэг ийм одоо илгэмсэг уур амьсгал байх асуудал. Энэ бүхэн бол хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай байх, гэр бүлийнхээ аз жаргалыг мэдрэх ийм боломжийг олгодог гэж ингэж хэлж болох юм л да. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна гэж заасан байдаг. Яг үүнтэй адил хүүхэд бүр нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг болон эрүүл мэндийн байдлаас сан болж ялгуурлан гадуурхагдaltaгүй эрхэн эдлэх ёстой. Үе тэнгийн хүүхдүүд эсвэл одоо ингээ хүүхдүүдийн хооронд бие бинийгээ ямар нэгэн ялгаатай байдлаар нь дарамтлах, эсвэл тэрүүгээр нь ад шоу үзэх, очих, нэр хожих гэд дээрлэхэлт гэж орчуулдаг байгаа манайхан. Хамгийн гол нь хүүхдийг багаас нь эхлээд хүн болгон бол ялгаатай. Бүгдээрээ адилхан байх албагүй гэдгийг бол аягүй сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгснээрээ яасан ингэж ойлгуулж чадсанаар яах вэ гэхээр хүүхдийг царай зүсээр нь, насаар нь, өндөр намаар нь, баян ядуугаар нь, онц муу сурдгаар нь ялах боломж үл яах вэ? Багасна. За тэгэл өсвөр насны хүүхдүүдэд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа, биеийн хөгжлийн ялгаа гэл ингээл нас насанд нь тохирсон мэдээллүүдийг бол үүж явах нь бол одоо тэр саяны хэлээд байгаа тэр дээрлэхэлт ялгаатай байдлаар нэг хочлох нийтлэх явдлаас сэргийлж чадна. Хүүхэд байгаа газарт тэдний эрх яригдана. Харин хэн ярьж, хэн хамгаалж, хэн хэрэгжүүлэх вэ? Хамгийн түрүүнд хүүхдийг эцэг их гэр бүлийнх нь хамгаалах ёстой. Гэтэл хүүхдийн эрх хаана илүүтэй зөрчигдөж байгааг судалгаагаар харвал 42.3% нь гэр бүлд, 53.2% нь сургуульд, 5% нь олон нийтийн газарт зөрчигддөг байна. Мөн 71% нь бие махбодын, 41.9% нь сэтгэл санааны шийтгэлд өртдөг байна. Энэ бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл бодиттой байгаагийн нотлогоо. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалахын тулд дан ганц эцэг их биш, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, олон нийтгээд бүгд хамтарч ажиллаж байж бодиттой үр дүнд хүрнэ. Жишээлбэл хот суурин газар, хөдөө орон нутаг, алслагдмал дүүрэг, сумын алинд нь ч хүүхдийн эрхийг хангаж ажиллах хамтарсан баг байх ёстой. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд гэж хороо багийн засаг дарга, цагдаа,
хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан, эмч, сургуулийн нийгмийн ажилтныг нэрлэнэ. Улсын хэмжээнд бол 330 гаруй сум 160-аад хороонд бол энэ хүүхд хамгааллын хамтарсан баг байна. Энэ хүмүүс маань хүүхд хамгааллын зарчмыг илүү сайн ойлгодог, илүү сайн хэрэгжүүлдэг ийм ирмэлцлэр бүрэн хангагдаж чадвал хүүхдийн эрх хамгаалагдах, өрчин сэргийлэх нэг нөхцөл болно. Хоёрдугаарт эрхэм зөрчигдсөн хүүхдэд тусалцаа үзүүлэх, түүнийг дахиж зөрчигдөхөөс нь өрчин сэргийлэх хоёр дахь том боломжийг нээж байгаа юм. Аймаг орон нутгийн хүүхдийн байгууллагуудын, дээрэс нь хүүхдийн асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулж байгаа байгууллагуудын хүүхэд хамгааллын мэдлэг ойлголт нь сайн байгаасай. Дээрэс нь удирдах, чиглүүлэх, хяналт шинжилгээ хийх үүрэг функцийг илүү сайжруулаасай. Дээрэс нь энэ үйл ажиллагаанд гарч байгаа төсөв хөрөнгө нь оновчтой байгаасай. Тэгвэл энэ хүүхдэд хүрж байгаа үйлчилгээ нь хүн ардад хэрэгцээтэй байгаа энэ тусламж нь илүү бодиттой байна гэж ингэж харж байгаа юм. Хүчирхийлэл гэж юу вэ? Хүчирхийллийг бол товчхондоо тодорхойлох юм бол өөрийнхөө давуу талыг ашиглаж өөрийнхөө эрхшээлд оруулах гэдгийг л хэлээд байгаа юм. Жишээл ээж аавд бол яадгүй миний л гаргасан хүүхдэд чи би яасан ч яах вэ гэж боддог тийм үү? Багш хүн гэх юм бол ерөөсөө энэ бол дуугаа эвгүй дуугаа авах хэвээр ямар нэгэн байдлаар миний үдээс тайлбар хэлэхгүй байх хэвээр ч гэдэг юм уу. Тайлбар хэлэх юм бол чи яасан том дуурдаг юм бэ гэгээд ингээл эхэлдэг. За хүчирхийллийн хамгийн хор холбогдолтой юм энэ бол товчхондоо хэлэх юм бол нэгдүгээрт бол энэ бол далд хийгдэж байдаг. Хоёрдугаарт бол даймжирж байдаг. Гуравдугаарт нь дахин давтагдаж байдаг буюу 3D-ийн зарчмаар явдаг гэж тодорхойлогддог. Аливаа ажил бүтээгч вэ, хүүхдийг ойлгогч вэ, тэрний 60-аас 70%-ийг бол харьцаа өөрөө илэрхийлж байдаг. Тэгэхээр бид бол эхлээд хүчирхийлэхгүй байгавал хүнтэй зөв харьцах, хүүхдээ хүндэтгэж чадах тухайн асуудлаас эхэлнэ гэж байгаа. Насанд хүрэгчд өөрийнхөө өнцгөр хүүхдийг өөрсгөө байлгах гэдэг. Энэ бол маш харамсалтай асуудал. Хүүхэд үгэнд орохгүй байх, буруу хэрэг хийх үед эцэг эх, гэр бүл, багш, сургууль хүмүүжүүлэгчгээд хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй хүмүүс загнах, зандрах, гар бүрэх, цохих, бусдаас тусгаарлаж хорих зэргээр шийдэгдэг. Насанд хүрэгчид үүнийг хүүхдийн хүмүүжүүлж байна гэж боддог бол эсвэргээрээ хүүхдэд энэ шийтгэл нь хүмүүжил болдоггүй. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Тиймээс та хүүхэддээ хэрхэн яаж хандна, таны хүүхэд тийм л хүн болно. Хүүхдүүд санамсаргүйгээр, болгоомжгүй байдлаас эсвэл мэдлэггүйгээсээ болж аливаа зүйлийг буруу хийдэг. Тиймээс эцэг эх, гэр бүл, багш, сургууль хүмүүжүүлэгч нар хүүхэдтэй зөв харьцаж, тухайн зүйлийг тайлбарлаж, буруу ашиглаж хэрэглэснээр ямар хор нөлөөтэй болох, хэрэв хүүхдэд аюултай тохиолдол үүсвэл нуулгүй хэлж байх ёстой зэргийг сайн ойлгуулж, тайлбарлаж өгөх нь зүйтэй. Та өнөөдөр хүүхдтэйгээ яаж харилцаж байна? Тэ хүүхдээ одоо эрхийг нь дээдлсэн, хайрлсан, хүндэлсэн, хүчрхийлэлгүй тэр орчинд одоо байлгаж чадж байгаа бол таны хүүхэд ирээдүйд тийм гэр бүлийг бий болгоно. Магадгүй та хүүхдтэй одоо буруу харьцдаг, буруу одоо хүмүүжлийн аргаар, магадгүй зарим тохиолдолд хүүхдээ хүчрхийлдэг бол ирээдүйд таны хүүхэд одоо тийм байдлыг өөрийнхөө үр хүүхдэд гаргах магадлал өсдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө үр хоочийг эх орныхоо ирээдүйд илүү гэрэлтэй гэгээтэй байлгая гэвэл өнөөдөр ээж аав бид нар хүүхдээ хүчирхийллийн бос эерэг аргаар хүмүүжүүлэх хэрэгтэй юм аа. Хүүхдийн эрх энэ үг танил мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй зүйл олонтоо. Хорвоо дэлхий дээр хайрлуулах гэж, хайрыг түгээх гэж ирсэн амин өрс, гэр бүл, асран хамгаалагчтай зориулсан цуврал нэвтрүүлгийн ууган дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.